Сайн байцгаана уу? Өнөөдөр Зүхэнтэй хамт полкадот нүүр бодолтыг хийцгээе. Нүүр бодолтынхаа суурийг нь тавьчихсан байгаа. Кремэд үргэлжлэе. Шинэ крем авсан. 3-4 жилийн өмнө ашиглаж байсан тийм крем. Бөөрөнхийг нүдэн дээрээ ингээд нүдээ цагаанаар будаад дээр нь бөөрөнхий хард цэг зурх юм байлээ. Тэгээд цагаан будаг нь болохоор юу штт олдог штт. Нэг дэлгүүр ороод нүдний харандаа цагаан өнгөтэй гэдгсэн. Тэгээ би авсан юм. Харуулъя л та. Ганцхан удаа л ашиглана гэж одоо би 100 яны дэлгүүр ороод цагаан өнгөтэй тийм харандаа байвал авчиг гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь 200 яны ийм будаг байна. Нүдний харандаа л биччихсэн байх шиг байсан юм. Тэгээ аваад болж штэ 200 yen. 200 ч байх те. 200 yen-ээр цагаан өнгийн будаг аваад тэгээд энэ үр бодлонд ашиглаж байгаа юм биш үү дээ гэж бодоод авсан чинь гэртээ ирээд харсан чинь саа байсан. Энэ хардаа. Уг нь цагаан өнгөтэй харагдаж байгааз. Тэгтээ үгүй. Энэ бол саа байсан. Зүгээрээ аргалаад буднаа. Надаа нэг жохон цагаан өнгийн нэг будаг байгаа. Тэрүүгээр орлуулъя. Тийм ээ, миний хуруу багтчихлаа. Тэгээ энийгээр ингээд гэдэг тараах юм байлээ. Бэнлэж байгаа тараан. Гэхдээ крем бол энийгээр тараахгүй. Ийм хитэн борлон авсан. Тэгэхэд энийгээр тарая. Өмнө нь нөгөө халтар болоод идэг спонж байсан шүү дээ, тий. Тэрийг хайцсан. Тэгээ тэрнийхээ оронд бас нэрээ витамин C гэдэг л С, витамин С-тэй л гэдэг шүү дээ. Витамин С-тэй спонж авсан. Хардаа. Ийм шавшар өнгөтэй. Тэгээ дээрээ витамин С гэд бичсэн. Тэгтээ ашигламааргүй. Норгох хэрэгтэй. Тэгэхээр би босноо гэсэн үг. Босохгүй. Цав цагаан болох хэрэгтэй. Өнөөдөр тэгээд хамраа бас нарийнхан болгоод нэг тийм хүүхэлдэй шиг болцгоё. Болж гинөө. Яагаад энэ мейкапыг хийгээр болсон бэ гэхээр би 2 сарын өмнө тэр полкадоттэй плач дашинз авсан. Тэгээд тэрэндээ зориулаад тэгээ байжсэн чинь тийм полкадот гэдэг нэртэй ч явах те тийм нүүр бодол гарсан мэлээ шүү дээ. Тэг явах те нэгэнд авсных гээд тэр нүүр бодолтыг дээр нь туршаад тэгээ бичлэг хийчихвэл ямар вэ гэж бодлоо. Зүү нүднийх нь жоохон багдсан юм уу? Одоо энийг тараацгаая. Нүдэн дээрхээ нэлээд сайн ингээд цагааруулах гэж хичээлээ. Одоо дээрээс нь нөгөө нэг байгаа ганц цагаан дөнгөн будгаараа давхарлаа бодчих. Тэгэхгүй бол хатах гад байна. Өчтөр нэлээд тод өнгөөр нүрээ бодчоод багсаа угаагүй юм байна. Тэг явах. Ингээл ялгаатай харагдаж чадчихэв үү? Сүүлийн үед миний амьдралд болж байгаа сонин содон зүйлсээс ярих юм бол би нэгэн зарчмыг хэрэгжүүлэхийг хичээгээд тэгээд чадчих байгаа юм шиг чадахгүй байгаа юм шиг болж байгаа. Энэ юу вэ гэвэл би хоол хооронд элдэн янзын мэдгээ болио гэж шийдэж байна. Яагаад гэвэл энэ хүргээд нүднийхээ цагааныг зогсоохоор шийдлээ. Одоо сүдрээ тавьцгаая. Өшөө дэш явуулаад хамрынхаа нүхнээс ч өндөр болтол дэш явуулаад энэ гэдэг миний л арга шүү. Ингээд хамарч ингээд дэш явлаа энэ дээр очиод дуусчих. Тэрнтэй харалтуулаад нэг өндлөн зураас. Уй. Одоо тэнгуүт энэ хөмсгнийхаа ихэнх үеэс эннийхээ үзүр хүртэл татчих зураас. Ингээд яанад эли. Энэ бол байх хэсгүй зураас. Энийг дагуулад ингээд доош явуулах хэрэгтэй. Гэтэ би харахгүй болохгүй байна. Ингээд тавшууд. Энэ харалтаа. Би сая ингээд
Жохон нарийнхан өрөөтэй боллоо ингээд бараг нүүрг болчих гэж бодоод тэгээд сөдрөө тавьсан байхгүй юу. Тэгээ одоо хардаа. Арай л хүчтэй дараад ийм том зураг ажиллаа. Ийм зориод дэндүү төрхөө ажиллаа тийм. Нөгөө гайхалтай цагаанууд маань хардаа ингээд давхраан завсраа ороод алга болсон. Хөмсөг цайвар байх тусмаа сайн юм лээ. Гэхдээ сайн ч байх те зүгээр цайвар байвал зүгээр юм болов уу гэж бодлоо. Артлын скетч мэдэл шар бүдгхэн ингээл бодол ингээл бодчих. Тэгээ би бодчаад ороод ирээ. Сормосоо дэрвэлж жагаад зүүн нүднийхээ энэ завсар нь нэлээд онгоол ажиллаа. Нөгөө сормосоо унгаагаад тэгээ ойролцож харуулмаар гэнэ. Сая тэгээд сормосоо дэрвэлгцэн тэгээ одоо сормосоо буудаад нөгөө дот мот юу юм тэр цэгмэгээ тавья да. Тэгээ юугаар тавих вэ? Контролоо тавьчих. Энэгээр л тавьчих та. Гайгүй цэг зурч чадах юм болоо яах юм бэл. Ингээл энэгээр нэг хатгаал аваад ээ. Жох том байд. Үгүй. Тэгтээ энэ контрол тавьсныхаа дараа зурсан дээр юм байна. За ингээд доторгойг ингээд битүүлээд бодож. Энэ хатчихжээ. Сая миний гэрэл барыг шатгах байгаа юм шиг дуурайд. Тэг шатаагүй л дээ. Тэгээ би нөгөө нэг залгуурыг нь жоох сольчлоо. Ойрдоо ерөөсө контер тавиаг болохоор ч юм уу нэг л гар ивлэхгүй байна. Тэгтээ нэг иймэрхүү болж ин явах гайгүй юм шиг. Нэг зэг тавигдсан байгаа. Тэгээ үлдсэн ингээд мэдгүй тэгээд чадхаараа тавьчих. Гэж харагдчих. Нэг даавны материал авчраа нүдэн дээр наацсан юм шиг. Гэтэ хөөрхөн л харагдаад бах юм. Эсвэл цэг нь хэтэрхий их байна уу? Жахан нөгөө нэг юм цэг харах айдтай хүн бол жах хэцүүж магадгүй. Одоо сормосоо бодцгаая. Гиснээс би шинэ сормосны бодог авсан. Гэтэ яг өмнөхтэйгээ адилхан. Сормосоо бодчихлаа. Уг нь бол сормос наавал бүр илүү гоё тодорч харагдаад гоё яхасан баг. Би гэтээ ойртоо ерөөсөө сормос намарг байгаа нүд харш. Тэгээ ойроос харуул нэг ингэж харагдаж байна. Тэгээ идэхтэй отхоо бодсон. Тэгээд нүднийхээ доогуур бас жахан хар зураас зурдаг юм бэлүү гэж бодож байна. Өөр гэвэл энэ нүднийхээ энд бас юм хуурамч сормос зурч ингээ гурван тий тэгвэл бүр хөрх юм шүү тий. Тэр доотлын сормосны энийгээр бас жоохон зураас зурчвал гоё юм болов. Харлуулад. Химэл дээшээ бас сормос зурчгүй. Дахиад л яг нүдэнд буруу харцсан юм шиг харагдаад эхэллээ. Барыг сормостой харагдуулдаг юм шивээс төхөн бүтээгээд байгаа юм шиг байна. Тий сормостой юм шиг харагдаж байгаа дээшээ. Урт сормостой олччуу. Хамар дээгүүрээ яга хазар өнгөлөгчөө тавиад тэгээд хөмсгөө хөмсөг бодогчаараа бодоодох юм. Энэгээр хөмсгөө босгоод. Тэгээ харахгүй бодоод тэнд явж наагаа ичл. Маш тод батна. Хамрын дээгүүрээс явуулах хэрэгтэй. Өөрийнхөө үзүүрэнд төрчихээрээ гэсэн шүү. Тэгээ хамрынхаа доод өнцөгт эднийхээ нийлэн доогоороос ингэж дараач. Гялтганологчудаа төрчихлээ. Тэгээд уруула бодоод тэгээ болчих гээд байна. Ягаанаар бодчих. Гол хэсгийг нь ягаа. Ор хүрээлэгч байхгүй л те. Нүдний харандагаар будчи. Саатай өнгөлөгч төрхнэ. Им уруултаа болсон байна. Одоо уруулаа өнгөлөгчөөр өнгөлцгөө. Дандаа л хайж ин. Нуугдаж тоглосоор энэ тэр надад.
За ингээд удаад байна шүү дээ. Гэлтгноод. Уруулаа хүрээлээд илүү том уралт болсон байгааз. 2 3 давхарлах хэрэгтэй. Үсээ янзлаад плажа өмсөд болоо. Үсэндээ болохоор нэг ийм бодолтой байна. Энэ харагдаж байна уугүй юм гэдэггүй. Баруун талд нь нэг ийм хар өнгөтэй бантик, зүүн талд нь нэг ийм цагаан өнгөтэй ийм бантик байна. Энэ хоёр хоёулаа тус бүр 2 шиг байгаа болохоор аль нэгийг нь сонгож зүйя гэж бодлоо. Тэгээд шийдэж чадахгүй байгаа болохоор эхлээд үжигс үсээ орой. Үсээ ийм гадагшаага ороох уу эсвэл дотгошоогоо ороох уу гэж бодож байгаад дотгошоогоо орой гэж бодлоо. Ягаад тэгэхээр гадагшаага ороовол нэг тийм гэсэн тийм урамсгалтай болох байх. Дотгошоогоо ороовол мэдгүй тийм урамсгал. Одоо идүүтэй гэх юм одоо тийм урамсгал орох байхаа гэж бодлоо. Шинэ авсан яа сормос иш ороо гацчих. Хоорондоо холбогдчихдөг сормос. Энийг авахынсан гэж бодсон нэг бүтээгдэхүүн байна. Тэр нь юу вэ гэвэл ийм өсний энэ жижигхэн сөрдийсэн одоо минийх шигтэй ингээ гараад ирсэн үс. Эсвэл ийм уртлынхаа үсийг ингэж гоё янзалж болдог. Эсвэл ийм артлынхаа үсийг ч бас ингээд босгоход нь ингээд янзалж болдог юм дотроо үстэй. Багстай юм юу юм болоо. Ийм сөрдгөр одоо би харуулъя. Хэвийг ингээд янзалдаг юм авсан. Энийг ашиглана. Зүгэндээ игээд аваад явхад маш жижигхэн хөөрхөн бодтой. За ийм болсон. Тэгэд энэ дээрээ энэ зүгээр ингээ авчаараа бас зүүж болно л тоо. Цагааныгаа зүүч. Тэгэх юм бол ингэж харагдана. Энүүгээрээ ингээд үсээ сайхан самнаад. Тэжгүй шүү. Амар юм байна. Ингээл хэлбэртэй орвол. Тийм ээ, дали болгосон сонирхолтой хөрх юм байна. Өшөө жоохон доошлох уу? Захардаа миний үсээг л хиймэл үс шиг харагдаж байна. Надад. Сонирхолтой. Ойрын үеийн миний дали үс их сонирхолтой. Сувдан юм олоод зүчглээ. Харагдахгүй болохос зүцэн бошоо. Плажа харцгаая. Ингээд үргэлжлээд юм бүстэй. Жохон даруухан. Энэ плажа нэ. Өмсөд ирээ. Дотгошоогоо эргүүлсэн нь зөвцөн юм шиг байна. Жохон холоос плажтайгаа харуулъя. Ингэж харагддаг. Хормон бол нэлээд урт. Харуулмарлын данч харагдахгүй байна. Дэжгүүл байгаа юм биш үү те. За тэгээд надтай хамт цэцэг бишээ цэг зурсан та нартаа баярлалаа. Баяртай.